байна уу? Та нартай алгаар сайхан намрын мэндийг хүргье. За би Монголда лагшри амьдрах боломжтой гэсэн төслийнхний урилгаар яг одоо хан голом татхан дээр ирсэн байна. За тийм миний хувьд бас би өөрөө байр авах гад 2 сар гаруй ингээд ер нь аль гадуур судалгаа хийгээд явж байгаа. Тэгээд энэхүү хатхныг бас танилцж үзье гэж бодсон. Тэгээд та нар маань надтай хамт хан голом татхантай танилцаараа явцгаа хэдүүлээ. Яа, энд гэхдээ бүр үнэхээр гоё агаартай маа. Амар гоё намж юм. Тэгээд эндээ ингээ гол горхны чимээтэй. Ер нь нөгөө байгальтайгаа ойрхон, нартайгаа ойрхон, уултайгаа ойрхон гэд нэг тийм дуу байдсан шүү. Яг тэр мэдрэмж төрж гин. Тэгээд богд уулын ингэр бэлд учраас бас маш бүх юмтайгаа ойрхоноос гадна айгүй гоё тийм аюулгүй тийм амар тайван тэгээд нөгөө байглаас авч олох тэр гоё нөгөө хэрчүүч энергийг бас мэдрэнгээ аж төрж амьдарч болох юм байна гэдэг тийм айгүй гоё тийм таатай мэдрэмж төрж байна. Хан голом тотгон маань болохоор нийтдээ 6 га талбайтай. Тэгэхээр 6 га гэхэр чи маш том талбайтай шүү дээ. Тэгээд дотроо 27 айлын single house болон 3 блок 12 айлын town house-тай. Тэгээд нэг клаб хаустай удахгүй би та нарт тэгж байгаа клаб хаусыг бас танилцуулнаа. Тэгээд эндээ 55% барилгажилттай, 45% нь ногоон зөвлөгөн одоо байгууламжтай. Тэгээд тэрүүгээрээ бас айгүй гоё ийм амгалан тайван гоё таатай нэг тийм дулаахан тэгээд аюулгүй нэг тийм сейф маш гоё мэдрэмжийг өгч байна. Тэгээд танилцуулах юм зөндөө байна. Хамтдаа агаарай. Хэрэв та нарт маань хотхны дотор тогтчил зохион байгуулалт чухал болвол орж гардаг ердөө ганцхан гарцтай. Тэгээд дээрэс нь маш их камертай. Камержуулалт маш их учраас та нар маань аюулгүй мэдрэмжийг авна. Нэгдсэн харуул хамгаалалт гээд маш олон давуу талтайгаас гадна үерийн усны шуудууг цөөрөн болгож хийсэн. 16,000 м2 талбайг олон наст тармил зүлэг хөрсөөр дэвсэж зүлэгжүүлснээрээ бас их давуу талтай санагдсан. 2600 гаруй мот, бууц, сөг, мод тарьсан. Тэгээ явган үний зам талбайтаагаас гадна хүүхдийн бас тоглоомын талбайтаагаараа давуу талтай. Хотхон доторх зам нь боржин чулуун болон шүршдэг чулуун будган өнгөлгөөтэй болохоор үнэхээр тансаг харагддаг юм билээ. Тэгэхээр та нар маань доторх зохион байгуулалт тогтчлолтод бол санаа зовох ерөөсөө хэрэг байхгүй. Зүгээр л ирээд байгальтайгаа ойрхон амар амгалан амьдралыг мэдрэхэд хангалттай. За тэгээ энд болохоор ер нь бол айгүй гоё юм тайван амгалангаас гадна хамгийн гол нь цэвэр агаарт болохоор бидний бас эрүүл мэндэд ч гэсэн айгүй тустай санагдаж байна. Тэгээд орчин, тогтчлт бүх зүйл нь маш гоё таалагдж байна. Тэгээд ер нь бол энд залуу гол нь гэр бүлүүд, залуу хосуудыг бас дэмжиж ажиллаж байгаа. Дээрээс нь маш олон гоё төлбөрийн нөхцөлтэй одоо лизингүүдийг бас санал болгож байгаа юм байлээ шүү. Яг одоо хаусан дээрээ ирсэн байна. Тэгээ гаднах фасад нь бас миний нүдийг айгүй их татлаа. Тэгсэн чинь энэ болохоор байгалийн чулуун фасадтай байна. Тэгээ хэдүүлээ орж доторхтой танилцъя. За яг одоо би хаусан дотроо ороод ирсэн байна. Тэгээ хаусны маань дотор дулаан болохоор 8-аас 12 цаг хадгалагдсан байна. За тэгээд энэ маань болохоор ер нь барилгын маань суур гэхэд доошоо 6-аас 12 метрийн гүнтэй учраас маш бат бөх аюулгүй тэгээд Европ стандартаар хийгдсэн учраас та нар маань ингээд доторх одоо засал чимэглэлээ өөрсдөө хүссэн интерьер дизайнаар ямар л бол ямраар ингээд бүрэн хийх боломжтой байна. Тэгээд одоо энэ бүр бол үнэхээр ингээд уужим те бүр ингээд агаартай энэ одоо таазан дээшигээ хідэн ч мэдэрэн те мэдхгүй бүр ингээд тэгээ ер нь бол нөгөө ийм амар том юм агаартай орчинд байхаар хүний сэтгэл санаа бас амар гоё юм уужуу хангалуун амар сэтгэл амар тайван бас аз жаргалтай амьдрахад бас айгүй нөлөөлдөг гэж миний хувьд боддог. За хан голом татхан маань дотроо нэг клаб хаустай. За тэр дотор би ороод ирсэн байна. Клаб хаус дотроо юу байдаг вэ гэхээр кофе шоп, ресторанууд, фитнес клуб, усан бассейн, мини дэлгүүрүүд гих мэтчлэн бүх төрлийн цогц одоо үйлчилгээг та нар маань нэг дороос бүрэн авах боломжтой юм байна шүү. За миний хувьд болохоор ер нь бол ингээд
ажлынхаа хажуугаар яг амралттай байх үедээ ч юм уу цаг гаргаад ууланд алхах айгуу дуртай. Тэгээд өнөөдөр хан голомт хотхон дээр ирсэн болохоор би бас цаг хугацааг ашиглаад хайкинг хийгээд амжлаа. Тэгээ ер нь бол ер нь агаарт байх айгуу дуртай хгүй би. Би болохоор одоо яг богд ууланд алхаж байна. Тэгээд байршил нь болохоор та нарын яг харж байгаачлан богд уулын яг ингэр бэлт байршилтай. Тэгээд ер нь бол нөгөө бид нар утааны уйлрал эхэлж гин тий одоо ингээд удахгүй хүүтрэн тэгэхээр цэвэр агаарт бас бид нар амьдралаа илүү гоё цэвэр цэмцгээр эрүүлэр байлгах бас боломжийг бүрдүүлж өгсөн болов гэж бодож гин. Тэгээд ер нь ингээд монголчууд бас бид нар сүүлийн үед илүү их ингээд өөрсдөө айгүй эрүүл мэндэд анхаардаг болсон гэж санагдж байгаа. Ууланд гардаг, алхдаг, дасгал хөдөлгөөн хийдэг тий. Тэгээд цэвэр агаарт бас гоё нам гүм байгальтайгаа ойрхон бүх зүйлтэйгээ ойрхон. Тэгээ ердөө хотын төвөөс 6 км-ийн зайтай. Тэгээ хамгийн гол нь бүглэрлэхгүй бүс гэж явд юм байлээ. Тэгээ тэрүүгээрээ бас хан голомт маань айгүй гоё боломжийн санагч. Надад хамгийн таалагдж байгаа юм нь залуу гэр бүлүүдийг дэмжиж тэгээд маш гоё төлбөрийн уян хатан нөхцөлтэй болоод мөн бас хүүгүй одоо зээлийн болцоог олгож өгч байгаа нь бас айгүй гоё санагдаж байна. Тэгээд ер нь гоё штэ. Тэгээ байгаа орчинд гоё талархаж амьдрцгаая гэж та нарыгаа уриалмаар байна. Тэгээд өнөөдөр надтай хамт хан голомт хотхноор аялсан та нартай баярлалаа. Тэгээд цаг хугацаагаа зориулсан миний бичлэгийг үзсэнд бас баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд хэдүүлээ дараагийнхаа сонирхолтой бичлэгүүдээр уулзлаа. Түр баяртай. Тэгээ өнөөдөр хан голомтыг шүүдрэх миний би та нартай танилцууллаа. Би ч гэсэн бас ер нь сонирхож байсан бүх зүйлийг мэдээд авлаа. Баяртай.